Монгол улсын баатар Батүл ёстой нэг гарын захтаж байна. Үзүүлээдгүй ил гараад ирэх юм бол ёстой алаад өгмөр байна гэдэл байж ядаж байна. Тэр үзэн ятаад алж хядмаар байгаа хүмүүс нь тэгээд интернет хэрэглэгчд юм гинэ. Нүрээ нуусан бүр ёстой хөгийн лалруудлыг нь амьдрал нь бүтлгүй садист өвчтөй гिचлэн ёстой нэг амдаа орсон үгээрээ хараад зүхв. Хотын дараагуулсан эрх мэдэлд хүрсэн тэрээр одоо бэр чадал нь ёстой нэг багтаж ядаад 40 мянгатын хулгай явсан үеийн бодогдоод хавийн амтныг алж хядмаар санагдаа дээр нь бууд уурахч үзээгүй байхад нь шудраг усын хонглоор олсон улсын баатар зол нь хатгаад ёстой нэг байж ядаж байх шиг. Одоо та нар бид нараас манай энэ лалар гэдэг үг үүд юм Монгол хэлд. Энэ үг бол бидний бол 70-аад оны 40 мянгатаас гарсан гэж хэлж болно. Төгдөг үстэй. За чи тэгээд лалар гэдэг. Бид нар тэрийг яг тэр үед байсан ийм нүрэ нуусан дэвлүүртэй лалын террористууд их гардаг шүү дээ. Нинжанууд нэгээс. Тийм нүрэ дандаа нуу. Нүрэ нууцсан хүн шиг өвчтөй зоригтой хүн байдаг байхгүй. Яг нь нүрэ нууцсан. Хинч мэдэхгүй. Одоо тэр юу ялгаас одоо ингээд хүний толгой тас завчаад нүрэ нууж байгаа толгой тас завчаад буудаад байгаа улсууд чинь исламын шашинтнуудын тэр лалруудыг тэр юу дэвлүүрийг аваа хийчихэр шүү дээ. Эсвэл хөгийн амтан гэж байна. Хөгийн. Тэр бол амьдралтай бүтлгүй нөхөр тийм ээ. Тэр амьдралынхаа хувийн бүтлгүй гэдэгт ертөнцийг зүгсэн. Тэгэхээр тэр энэ дэвлүүртэй лалруудтай энэ интернетийн лалрал маш их байгаа. Хамгийн гол нь бидний оюун ухаан сэргийг саруулах хэрэгтэй. За нэг иймэрхүү байна. Нэр нүрээ ил гаргасангүй гэж хонцгоноод байна л да. Хэрвээ өөрийг нь шүмжилгүй хүмүүс нэр нүрээ ил гаргавал хамгийн багадаа ажилгүй болон цаашлаад ардчилсан найз элбгээдээ хэл шудраг усын хонгилуу жихүүлнэ. Үндэсний цэцэрлэг түрээлэнгийн захирлын ажлыг нэр төртөө хийж байгаа таны тухай таарах уу гэсний гэдлээ халагдсан саран чемпион шиг энд хэлж болж байна. Удамжаар явж байгаа хүүхдийг дуудаж компоч хэрэглэн дээрэмдэх гэж яваад нармагаа нээлгүүлж явсан үе чинь өнгөрсөн гэж бодогдохгүй байх шиг байна да танд. Хүнийг үзэл бодлоо илэрхийлснийхэн төлөө занаж зүхэж үзэшгүй үг хэллэг хэрэглэн доромжилдог хогийн зан гудамжны ярианаас чинь интернет хэрэглэгчид айна гэж бодож байл үгүй байлгүй дээ. Та бол энэ дэлхийн хамгийн овлоггүй бүдүүлэг хотын эрх мэдэлтэн. Тэгээд ч та эрэгдэд уурлах хэрэггүй. Өөрөө л гуйж сонгогсоос биш бид таныг гуйж сонгоогүй. Үг даахгүй бол гэртээ тэр олон пенза сонсоод луур хийдэг үгээр лалраар нь дуудаад сууж авир чадaltaй юм. Яшрын дуртахад таны боловсролын хэмжээт нь үнэхээр юм лалар байна. Тан шиг лалрын дэргэд бол сошиал сүлжээг бүрдүүлэгч толгой илүү юм. Лалар гэдэг нь маш уруудахтай бурхны нэр байх ба таны хэлсэн утгыг нь шоронгийн хулгар архигсан хулгайчуд хэрэгэлдэг үг юм билээ шүү.